Яана дахиад л жин эмчихсэн байж штэ. Энэ жин эвдэрчихсэн байх та. Хөөхөн жаахан оюутай охин байсан чинь ажилд орсноос хойш би амттны мангас офисын бандгар хүүхэн болчихлоо. Яаж байгаад юм болчих вэ? Би оройн хоол их идэлгүй өглөө өдөртөө харин сайн идэж, юу идэж байгаагаа хянахыг хичээдэг. Тэгсэн ч гэсэн хэтэрхий их идээд байгаа юм бах та. Заримдаа оффист амттан амны зугаа гаргах зүйлс байдаг ч би хаяал ганц хоёрыг амруугаа хийдэг. Уг нь идэхгүй хичээдэг ч гэсэн идэхээс өөр аргагүй болчиход байдаг л да. Үнэхээр амттай харагдаад дээрээс нь үнгүй юм чинь. Ихэнхдээ үдээс хойш идсэн тиймэрхүү юм орой гихтэл шингээд алга болчихдог. Би 7 хоногт хагас килограмм хасах зорилт тавилаа. Мэргэжлийн хүмүүсийн хэлдгээр маш үр дүнтэй жин хасах төлөвлөгөө. Тооцоод үзсэн чинь жилийн дараа гэхэд би 24 кг хасах хэрэгтэй болж байна. Тэгтэл би сард ердөөл хагас килограмм хаяж, зарим сард нь огт хасалгүй бүр 2-3 кг-ыг нэмж байлаа. Гэхдээ дараа нь би хоолны дэглэм барих юм уу, дасгал хийлгүүгээр турж чадсан юм. Зохиолч болохоор шийдснээр ингэж чадсан. Тэгэхэд би ажлаасаа гарч гэрээрээ ажиллах болов. Оффист байдаг янз бүрийн амттангаас холдож, ажлынхаа хүүхний ширээн дээр байгаа шоколаданд шунахаа болсноор амттай зүйлд уруу татагдахгүй болсон юм. Хүмүүс хоолнд хариу үйлдэл үзүүлдэг талаар судалгааг 2016 онд явуулсан Yale их сургуулийн тархи судлалын лабораторийн захирал Хэди Кобрин хэлснээр хоол бидэнд дохио өгч, тэр нь биднийг улам их идэхэд хүргэдэг. Хоолыг харснаар, үнэрлснээр, эсвэл зүгээр хоолны зураг харахад л та хоолнд татагддаг. Яг л эрдэмтэн Павловын туршснаар хоолоо идгэж хонх дугарахад нохооны шүлс гоожоод эхэлдэгтэй адил. Павлов хэрвээ хүний шүлсний булчирхайг туршихаар гэрээлсэн дахианы хажуугаар биднийг алхуулсан бол судалгаан дахин батлагдахыг харах байсан. 2016 онд судлаачид Павловын туршилтыг хоол ундаар элбэг Google-ийн офис дээр дуурайн хийсэн байна. Туршилтаас өмнө судлаачид завсарлагын өрөөлөө ордог Google-ийн ихэнх ажилтнууд тус өрөөлөө орохдоо эхлээд уух юм авдгийг анзаарчээ. Энийг бодолсон судлаачид өрөөний нэг болонд байгаа уух юмны хажууд хөнгөн зууш тавьж, харин өрөөний нөгөө талын уух юмны хэсгийг хоосон үлдээсэн байна. Уг туршилтаар хөнгөн зууш тавьсан хэсэг рүү очсон ажилтнууд нөгөө тал руу очсон хүмүүсээс 2 дахин илүү идсэн байж. Тэгэхээр эндээс юу ойлгож авч болох вэ гэхээр үнэндээ бид эргэн тойрноо хэр сайн хянаж чадхаас л бүх зүйл хамаардаг. Жишээ нь ажиллаж байхдаа ойр хавьдаа идэх юм тавихгүй байх нь өөрийгөө уруу татхаас сэргийлж чадна. Нүдэнд харагдахгүй бол санаанд орохгүй. Би эргэн тойрондоо юу байгааг сайтар хяндаг болсон. Хэрвээ та манай галтгоо руу орвол ямар ч амны зугаа гаргах зүйл ил байгааг харахгүй. Янз бүрийн амны зугаа хэрэггүй зүйлс авахгүйгээс гадна хэрвээ авсан бол холхон шүүгэнд хадгалдаг. Ингэж би дэмий зүйлд уруу татагдахгүй болсон юм. Гэхдээ эргэн тойронд байгаа зүйлсээ хүсснээрээ байлгаж чадхааргүй газар байхад уруу татагдахгүй байх илүү хэцүү. Замын цаад талын хоолны газрын шарсан махны сайхан үнэр, үнэгүй амталгаатай амттны дэлгүүрүүдгээд уруу татах зүйлс мунтахгүй. Хоолыг сайхан харагдуулах ажил мэргэжилж байдаг шүү дээ. Харин бид тиймэрхүү зүйлсийг өнгөрөөд сурах хэрэгтэй. Би офисын ажлаа орхиж гэрээсээ ажилдаг зохиолч болоод одоо 20 жил болж байна. Миний жин хасах аялал амар байгаагүй. Гэхдээ эргэн тойрондоо багч гэсэн өөрчлөлт хийснээр бид илүү эрүүлэр амьдрах боломжтой юм шүү.